Хацтай өрөө подкаст нь маань тавтай морил. Байгууллагын зан төлөвийн судлаач Жадаммагийн Сэлэнгэ захиралтай хамтдаа ярилцъя. Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За бид өнөөдөр зогтолт ба ганцаарл гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Тэгээд танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Нэгэн хүнээс ирсэн сонирхолтой асуултаар эхлүүлье гэж бодлоо. Тухайн хүний хэлсэн асуулт нь юу байсан бэ гэхээр би одоогийн оршиж байгаа ертөнцөөсөө тис өөр ертөнц давтагдаж амьдарч байгаа юм санагдаж байна. Миний хийсэн үйлдэл, хэлсэн үг давтагдсан эсвэл мэдэж байсан юм санагдаж өөр нэгэн ертөнц надтай хамт ингээд оршоод байна. Тэгээ энэ зүйлээс болж би ингээд заримдаа алга тохиолдол хийж байгаа бүх үйлдэлтэй ингээд энэ одоо нөхцөл байдлыг, энэ төсөөллийг оруулж ирээд байна гэсэн асуулт ирсэн байна. Энэ сэдвийн хүрээнд бас энэхүү сэдвийг хөндөх боллоо гэж бодлоо. Үзэл санааны үед сайн төлөвч амжаагүй байх үед оюун санааны хэрэгцээгээ яг сайн хаана сангахаа мэдэхгүй их олон янзын мэдээлэл илдв янзын агуулгатайгаар аваад тэгээд их сайн хэрэгцээ хангаж чадахгүй болохоор ганцаарсан орчноосоо яаж гарахаа мэдэхгүй. Хийсвэр төсөөлөл хөгжүүлээд тэр талаас оржсон мэдээлэл илүү хаалга нээчдэг юм шиг байна л да. Магадгүй сойрн бүр одоо их олон жилийн бага насны үеийн айсан айцтай холбоотой байж болох юм. Хүн хизээ ганцаардаг үзээ хүн ганцаардаа л зогтё гэж бодно шүү дээ, тийм. Чин нийгэмд зориулагдсан амтан хэн нэгэнтэйг асуудал аваалцах хэвээр. Гэтэл хүн өвдөх үед их ганцаардлыг мэдэрнэ. Тэг ганцаардахаар зогтмаар болно л да. Ямар ч нас юм тийм байх бах. Яа тэгэхээр өөрийнх нь эргэн тойронд байгаа хүмүүст өвдөхгүй байгааг харахаар одоо би яатсан юм бол гэж бодогдно. Тэгэхээр тэр үед одоо бүрэн дүрэн одоо сайн ганцаардлыг мэдэрнэ л дээ. Тэгэхээр магадгүй одоо янз бүрийн орж ирж байгаа мэдээлэл параллел ертөнц ч юм уу одоо янз бүрийн юм одоо хийсвэр ертөнцөөс орж ирж харьцдаг ч юм уу юм хоёр томл гурав томл амьдрал байдаг ч төсөөлдөг нэг юм 30-аас доош насны залуучууд л яриад байгаа л харагддаг юм. Тэгээ би бол тэргүүл тийм юм гэж хэлж мэдэхгүй, өөрөө тийм мэдэхгүй бас байхгүй ч гэж үсгэж чадахгүй. Зөв яг юу тодорхой би мэдчихээн гэхээр дөрөвний подкастууд дээр хэлсэн би гэдэг үнэн байгаа юм бол ялчгүй үнэн тэр бол бодиттой. Тийм учраас одоо энэ байгаа яг энэ орчиндоо л би амьдрах хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ өвдөх юм бол болж игэл бас хуваалцах, ганцаардах юм бол ганцаараа одоо би ингээд ганцаардаад надаас сэтгэл зүйд өвдөд байгаа юм биш. Их олон газар тохиолддгоо гэдгийг л ойлгох шаардлагатай юм да. Нэгсэндээ өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагийн илрэл гэж ойлгож болох уу? Тийм шууд тэгжиж болохгүй баха. Өөрөөр хэлбэл гинт зовлон тохиолдлоо гэхэд одоо юу гэдгийг эрүүл мэндийн өвдгийн тэгээд эмнэлэг дээр очиод ажилласан чинь нэг юм хүнд өвчтэй юм байна гэж гарах. Эсвэл ойр дотны хүмүүстэй ингээд асуудал гарах юм бол ингээд харахаар бос хүмүүс зүгээр яваад байгаа юм шиг харагдаад байдаг те. Ажлаа хийгээл зүг зүгээр инээж хөрөөл. Гэтэл ингээд би өвдөд идэг. Тэгээд тэр өвдөлт өөр бос хүмүүст мэдрэхгүй штэ те. Тэгээд тийм мэдрэмж байхгүй учраас тэгээд би энийг хинтээ хуваалцахаа мэдэхгүй болохоор л ганцаардна л та. Тэр өөрөлдөл өвдөлтийн үед ганцаардна. Магадгүй бас тэгж ярддаг. Нууц усны ганцаардуулдаг гэдэг. Тэгээд хинтээ хуваалцах чадахгүй юм уу? Тийм зүйл юм бас нуудаг ганцаардна. Их ганцаардуулдаг хүн төлбөр магадгүй хардалцс байж болох юм те. Атаархал бол хамгийн нөгөө түрүүний ярьдаг нууц зүгээр одоо нуудаг хүнтэй хуваалцах чадахгүй өвдөлтөөс илүү хүний хамгийн хөвдөгдөг, хамгийн ганцаардуулдаг зүйл атаархал гэдэг. Атаархаар хүн өөрөөрөө байж байгаа байлдаг. Өөр хүний биеийн давхад орсон сүлс шиг болдог гэж бүр сайн терапевтууд гэж ярьдаг юм лээ. 80 онд байгаа бил самтлагийн одоо үсэг байгуулагчтай нэг хамтгийн ах Джон Ленноныг гэрийн нүдэн дээр буудаж хөнөөсөн Чапман гэдэг нэг нөхөр байсан. Тэгээд олон жилийн туршид одоо фан байсан, фанат байсан учраас буудсан гэдэг нэг юм яриа яваад идэг байсан. Тэгээд саяфтар нэг терапевтийн гэмтэрхтний сэтгэлийн асуудал дээр ажилладаг нэг хүний бичсэн зөвлөг байсан.
яг дотроо бол тийм атаархдаг зүйл байсан гэж бичсэн байлээ л дээ. Тэрний одоо ажилласан тодорхойлж юм үзэхээр. Тэгэхээр хэрвээ одоо би учиргуудаа нэг хүн татаархаад ах юм бол миний оршин байгаад аюул занал учруулж ийн гэж боддог юм байна л да. Тэгэхээр надаа ингээд миний одоо оршихуйд аюул занал учруулад байгаа учраас би одоо тэрнээс хацахгүй болохгүй гэж доторх айгүй өвддөг гинэ, маш ганцаардаг. Тэгээ магадгүй ийм одоо сэтгэл зүйн одоо өвдөлтөөс болоо ганцаардгаар хүн эргээд гадагшаа тэрийг хүчирхийлэн маягаар гаргадаг харуулдаг. Тэгээ зугтдаг нэг юм байгаад. Яг зүгээр амьдрал бол одоо бичсэн зугтдаг те. Хамгийн одоо хийвгүй сэтгэл зүй таагүй юм уу одоо эрүүл мэндийн онш одоо тийм таагүй онш гараад ирэхээр хамгийн эхлээд хүний гаргадаг реакц бол би одоо яах вэ, хайчих вүлээ гэж зогтчмаар санагддаг. Үний л байдаг юм чанар реакц. Гэхдээ аль хүртэл зогтох уу гэдгээ бодохгүй үргэлж мөнгө зогтоод байжс болдог юм. Марк Твений баха нэг үг өгдөг. Туулай мөртлөө туулай гэдгийг болж төрснөөрөө зогтдгаар яагаад одоо муу гэж. Арслан дандаа яхаараа зоригтой мөртлөө сайн гэж гэдэг. Өөрөлдвөл одоо заримдаа үр дүнтэй хэрэг зогтож чадахгүй бол үр дүнтэй хэрэгээ тулдаж чадахгүй. Тэр эргээд би бас зоригтой байх боломжоо нөөцөө бацааж авч чадахгүй зогтох тохиолдол байна. Ганцхан яаж одоо үр дүнтэй байх вэ? Эцээ хаан зогсоод эргээд асуудалтайгаа нүүр толгорох вэ гэдэг л юу. Нэг тийм л асуудал ах шиг байна л да. Тэгэхээр хамгийн юу гэдэг нэг гол одоо хүмүүс өөр юм руу төвлөрч н асуудалд аль хор баг өртөх нэг гол төлхөр нэх юм уу? Хүн нэг том юмны нэг хэсэг гэж үзэхээр одоо өвдөлтийн тэр зовлон шаналл завьуурынх нь субъектив нөлөөлөл эрс багасдаг гэж ярьсан гэдэг юм лээ. Тэр их том үйл хэргийн нэг хэсэг ч юм уу те. Магадгүй одоо тийм учраас хүмүүс шашин янз бүрийн шүтлэг бишрэлд хамаарагддаг баг. Эсвэл янз бүрийн хамт олондоо байхыг хүсдэг. Монгол хүний танигдахгүй мөн чанарын судалгаагаар Азийн ард түмний нэг адил бусдаас хамааралтай гэж гардаг юм билээ л дээ. Тэгвэл хамт олонны хэрэгцээ Монгол хүнд их чухал гэдэг. Жишээ нь Америк юм уу, Англи, Европ юм бас дийлэх хүмүүсийн сэтгэлгээ илүү одоо нэг хүн дээр бодгалчлах, ховжлох үзэл дээр илүү тулгуурладаг. Бус төрний санаа бодол хамаарах нөлөөлөл нэг бага байдаг юм бэл. Манайд бол одоо хамт олонны юм уу, найз нөхдийн бус хүмүүсийн юу гэж бодох хэлцэх нэг чухал байдаг юм билээ. Тэгээд нэг одоо юу гэдэг нөгөө талаар бас эргээр яаж ашиглаж болох вэ гэхээр хэсэг одоо бүлэглэлийн юм уу хүмүүсийн эсвэл хамт олонны нэг хэсэг эсвэл одоо сайн зүйлийг хийж бүтээж байгаа нэг том үйл хэргийн нэг хэсэг гэж үзэх юм бол өвдөлтнийг багасдаг гэж. Одоо бидний хамгийн одоо их тийм боломжийг бас нэг хөлбөр явуулах юм те. Тийм учраас энэний өмнөх подкаст ярьжсэн компани байгууллагын хамтын үнэт зүйл, байгууллагын томилгоо тэр маань одоо үндс санаа тавуулах нэг гол тулгуурыг одоо боломжийг тэр өгдөг юм аа гэж ярьж ирсэн. Тэгэхээр тэр компанийн одоо мишн стейтментийг хараад би энэний нэг хэсгээ гэдэг ингээд өөрийгөө тодорхойлчих юм бол тэр маань өвдөлтийг багасгах бас нэг хөвжлөх юм те. Тэгснээр илүү хамт олонтойгоо илүү оролцоотой байх, байгууллагын амжилтын нэг хэсэг гэж өөрийгөө үзэх. Магадгүй эсвэл одоо аль нэг одоо те одоо шашны ч юм уу тийм зөв төлөвшрэлтийн буруу бухар сүсэг биш те. Одоо нэг юм ингээл хийчихэр зэрэг бошоо хийчихэд ургаал бий болоо. Одоо гайхамшигтай одоо юм бол маргааш өвдөлтөөр багасч нэг үзэх биш. Магадгүй тэр үзэл санааны тэр нэг одоо сүсэг хөврөлтэй хүмүүсийн би нэг хэсгээ. Тэгэхээр дэлхийн одоо сайн сайхныг л бий явж байгаа гэж бодох юм бол тэр ганцаардалт зөвөр нь багасна. Тэг магадгүй зарим залуучууд 40-с доош насныхан ч юм уу зовлонгоо юм уу одоо асуудал хуваалцах гад бас буруу тойрлоо яваад орчдөг гэсэн юм харагдаад идэв. Тэгэхээр хит одоо юу гэдгийг нөгөө талд одоо 100% байр суурь тавьж өгөөд одоо 100% нөгөө бүлгийн таашааж байгаа миг таашаагаад одоо их гоё байна гэж ингэж бас явах. Заавал тех бол албагүй. Тэр ямар одоо би бүлэглэлд ямар хүрээлэлд хамаарагдах вүлээ гэдгээ өөрөө бас үзэж харж сонгох боломжтой. Уг нь сонголт хангалттай л бий.
одоо ялангуяа дижитал ертөнц одоо онлайн холбогдсон байгаа. Энэ ертөнцид биеэр уулзах хэрэг боломжгүй бол онлайн гэсэн одоо хүмүүстэй бас харьцаж коннекшн үүсгэж бас болох юм те. Тэнгүүд нэг том зүйлийн хэсэг байж чадахгүй байгаа хүмүүс ихэнх нь одоо нэг өөр зүйлээс тэрийг ингээд хайгаад яваад байдаг байгаа шүү дээ. Тэг бах. Тэг аргагүй тэгнэлтэй. Тэнгүү сайн надад нэг юм бодогдлоо л доо. Нөгөө нэг астрологи буюу одоо гариг ирэхээс тэг холбоотой тэм зурхай тэгээд одоо мухар сүсгийн төрлийн юмнуудыг хүмүүс маш их сонирхож эхэлдэг. Мэрэг төлөг гэх мэтчлэн. Тэгээд тэр зүйл нь тэр хүнд ингээд хангалттай хэмжээний нөгөө нэг урам зориг өгөхөөр тийм нөгөө нэг тийм үнэн биш ирнэ зүгээр тэр хүн ингээд байж болох хүн болгонд байдаг тийм дөө эерэг зан чанар нэг эхлээд өгөхөөр тэрнээсээ урам авч одоо амьдрдаг хүмүүсийн нийтлэг төрх амар харагддаг. Зүгээр гадны улс орн ч гэсэн юм нь бол бас байгаа харагддаг. Гэхдээ манайхан нэг хошуурахаараа бүр хит их автах, хит их энгийн одоо хялбар зүйлээс хариултаа хайх гэдэг яваад ийм руу автагдаал ингээл ташуугараал яваал орчт юм уу та. Зүгээр жоохон ялтчгүй хүчин чармайлт гарах хэрэгтэй л дээ. Базар хөдөлмөрлөг тэрний төлөө ажиллах. Тэгвэл хитрхийх олноороо ийм зүйл автах бол би бол таашаахгүй байгаа. Нэг хэсэгтэй хэсэг зуур өвдөлтийг намдаадаг одоо өвчин намдах юм шиг байж болно те. Явандаа энэ маань шийдэхгүй. Тэгээ заримдаа нэг юм дэми хэсүүжилсэн өвчин намдах юм шиг эмоц сэтгэлүүдлийг хайхаас илүүтэйгээр болж игэл одоо айлхах гүн тэр төвшөнд яа шийдэж болохоор энэ тэрг болохгүй бол заримдаа нөгөө юм нүүдэлчний юм дэми одоо хэсүүжилсэн нэг юм жоо өнгөц юм автдаг өнгөц юм гоё гэж боддог юмнаас бид салахгүй л яваад байна л та. Тэр олон тохиолдолд энэ бас гай болно л гэхээс асуудлын мөн чанар руу орох боломж өгөхгүй л дээ. Тэр нөгөө мухарсаг гэдэг юм бол одоо бидний орчоос агц бодоод байгаа юм те. Заавал одоо нийгэм хийгээд ичид болно гэж бодох биш. Бас астрологи юм уу хитрхи автах, хитрхи одоо мэрэг төлөхт автаад одоо тэд өдөр юм иш хөдөд содон цагийн хоорондын гин одоо хүн л өөрөө л тэргээл бий болгож ил явна хөөс те. Хүний өөрийн чадварс гайхамшигтай гэдэг байгаа шүү дээ. Их одоо юм хийж чадхаар идэхгүй бол мухар сүсгийн зэргийг давтаад нөгөө төрөнгөлд нь байн бай өөргөө ингэж өртүүлээд байх юм бол одоо дуртаяал одоо бие махбод оюун санаа нэг эзэлж аваад нөгөө боолчлолтод оруулна. Тэр хүний дотор хангалттай өгөн галасах гэрэл оч. Тэр цагуур нүг нь бие гэж юм ярьдаг. Тэр нь юу н оюун санаа шүү дээ те. Одоо сайн сэнгэлж төрлийн мөдөж харах юм бол хангалттай тэр нөөц нь биедээ ярьч юм чинь. Нийтлэг иймэрхүү зүйл итгэдэг хүмүүсийн тийм хэв шинж ч юм уу тиймэрхүү зүйл танд ажиглагддаг уу? Зүгээр би яг хувь хүмүүстэй нэг ажилтдаг уу байгууллага дээр орохоор нэг хэсэг нэг юм бүлэг хүмүүс байгаад тахаар нэг хэсэг газар булчин чангарчихсан тэгээд нэг тийм хэсэг залуучуудын одоо бөөнөр ажилтдаг газрын бүтээмж нэг тийм сайн байгаа л анзаардаг гэдгийг. Магадгүй менежер захирлуудын зүгээс хувь хүнийг нь асуудал хамаагүй компани дээр бүтээмж гаргаад ажиллах чухлаа гэж ярьдаг боловч тэр хүмүүс ингээр орондоо юу хийж шөнийн цагаар унтахгүй гар утсаар юу оруулж ийн гэдэг нэргээл компани нэг асуудлыг нэг хэсэг нүдэнд үл үзэгдэх нэг тийм хэсэг болчдөг юм байл л дээ. Магадгүй хүний нөөцийн хангалт сайтай цаад одоо сан өмөргөд байдаг талантуудынх нь одоо тоо болоо чанарын хэмжээ хангалттай үед бол гаргаад оронд нь ядвартай хүмүүсийг аваад ич болно л доо. Манайхан шиг одоо тийм язгаарлагдсан их үсрэн үүстэй газар ийм чиглэлийн хүмүүс рүү бид нар тодорхойж ирсэн хүний нөөцийн талантын хүний соёлын бодлого байхгүй бол бас анхаарахгүй хайчгаар сэцүүл юм бий. Тэр хоёр хүмүүс өөрсөнд нь бас тийм асуудалтайгаас гадна бөөнөрөө олноороо цуглахаараа хамгийн эрх ашигын бас жоо эсрэг яваад байгаа юм шиг тийм зүйл анзаарэгддэг. Уг нь хоёроос дээш хүн нийлээд нэг тийм эрг үнэт зүйл босгож барьж бүтээгээр конструктив гэдэгтэй конструктив элементийг бий болгох юм бол хүн өөрөө хангалттай тэндээс одоо эрг тийм бас зүйлийг бий болгож авч болно. Магадгүй тийм учраас зарим одоо баруун компани яриад байгаа соёл болвол одоо орчин үеийн бас шин шашин юм аа гэдэг компани соёл. За брендинг бол бас нэг хамт тийм шашин байж болно гэж ярьдаг. Тэр байгууллагын төлөөлөл гаргаж байгаа одоо шударга ёс зүй юм уу ёс зүйтэй байх гэж ярьдаг. Энийг жоохон детальчлаад яг
тэр компани дээр юу гэж ойлгох гэдгийг тодорхойлчих юм бол тэр бас эргээр ингээ бийжээд эргээд нэг ажилтнуудын хоёр хүмүүсийг амьдралч гэсэн бас их эрг нөлөөтэй байдаг шиг бас харсан л да. Жижиг шигэлтгүү одоо ингээд нөлөөлж л байх юм бол тэр зүйлсүүдийг хянаж л одоо илүү хянах боломжтой болж эхэлнэ. Тэг юм байна шүү дээ. Тэгээ бас би мууддагтай адилхан ингээд сэтгэл санаач гэсэн ингээд өвдөд муудаж байгаа. Тэрийг ингээд яг одоо би өөрийнхөө одоо ямар нэг эд эрхтнээ өвдөжөд хүнээс ингээд хайх биш. Одоо өөрөө л тэрийг идэгдэгтэй адилхан. Сэтгэл санаач гэсэн сэтгэл зүйч гэсэн яг адилхан өвдөд тэрийг өөрөө л амгаахгүйгээр одоо хүнээс бид нэг хайгаад идэг штеп. Хүнтэй харьцуулдаг ч юм уу. Яг тэр байдлаас үүдэж энэ цогтол гэдэг зүйл үүсдэг юм байна гэж ойлголоо. Тийм бид нар заримдаа учраа олохгүй л байна л да. Яг зүгээр хот жил 700 жил явцсан. Тэгээд одоо ийм хүмүүстэй ажиллаа сурцсан. Тэгээд дээр нэмээд компаниуд руу юм чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг газрын хүмүүсийн чадвах, ур чадвар их сайтай газар болвол ингээд тогтолцоо нэг тийм бэлэн байна л да. Тэгэхээр манайд одоо өмнөдөө бол тийм бол алга шүү дээ. 100 задгай. Тэгэхээр бид өөрсөн дээр л ажиллаж энийг жоохон чагнаж те. Зөвөр одоо бие чагнаж, зөвөр одоо эрүүл мэндэ чагнаж, зөвөр хүний бодолд миний толгой дотор юу эргэлдэж байна гэдээ чагнаад янгуучлахгүйгээр зөвөр бие чагнаж ингэж явахгүй бол амархан юмр ингээл автаал уусгал юм байл л дээ манай нөхцөлд. Тэгэхээр ялангуяа 35-аас доош насны өөрийн гэсэн сайн одоо үзэл санааны төлөвшөөгүй дэн тентгийн үзэл санааны бөөгнөрлүүдийг өөрөх гэдэг ингээд эсрэг тэсрэг зүйл уншицсан. Үрг анзаарахгүй яриа яваад идэх юм лээ. Их тийм яг ойлгоцсон юм хөр ойлгоогүй зөв мэддэг мэдээлэл дамжуулдаг нэг тийм мэдээллийн хөөсрүүч шиг л болцсон. Тийм зүгээр бэлэг л яриад байгаа байхгүй. Зүгээр одоо гадна симптом юм шинж тэмдэг яриад яг шинэ алимны бид нар хайс сул нэг өөртөө хазаад үзэхээр өөр байдаг. Тэгээ бүр голдоо бол үрнэ байдаг. Тэрийг харахгүйгээр шар алим, ногоон алим, улаан алим гэж яриад байдаг шиг. Нийгэм даяараа тийм олон бий болохоор эргээд нөгөө оюун санааны тийм өнгөц зүйлээр орохоор энийг л уг нь шашнуудад мунхаглал гэж нэрлэдэг шиг байгаа шүү дээ. Тэгээ сэрц гэдэг юм маань уг нь тэр хүн өөрөө л анзаарч яж орно л доо. Томас Маны шидэт уул гэдэг нэг зохиол байдаг юм аа. Magic Mountain гэдэг. Тэрэн дээр шинж тэмдэг ярьдаггүй хүмүүсийн нэг амьдрах газрын тухай гардаг юм лээ. Тэгээ контент ярьдаг. Бодиттой тэр юмний ард юу байна. Сонирхолтой. Уг нэг тийм хэсэг газар хүмүүс бий болчоор тэрэнд одоо нэгдсэн хүмүүс тэр нь бас бүлэгтээ уустгал юм чи хүний бодо санаа хийгээрээ. Тэр бас тийм бас зөв хүмүүсийн нийгэмлэгийн хүн болж авч болох байна. Эхний асуултыг хүндөөд одоо өөр нэг эртнээс надтай хамт оршоод байна. Одоо тэрнээс үүссэн айдас болон тэрнээс үүсэж байгаа тэр хүнд одоо нөлөөлөх болсон бас шалтгаануудыг авч үзэх юм бол тэр хүн бас өөртөө өөр танд хэлэх санаа оноо гэвэл юу байх вэ? Бидний нэг жоохон нийтлэг нийгэмд эцэгч юм бодох хэрэгтэй нэг асуудал. Одоо би өөр дөрөж гэсэн шүмжлэлтэй хандж байгаа. Одоо ичгүүрийн асуудал те. Яг гоо сахилгууд авах хэрэгтэй. Хүмүүжлийн үүднээс одоо бид нар шийтгэл янз юм л хүлээлгдэг. Тэгэхдээ хүүхдийг багаас нэг хэд хингээ ичээхээр эцсийн хүүхд бол ер нь би баймааргүй байна гэдэг нэг тийм бодол татчихдаг юм л л дээ. Би төрөөгөөч байсан болоосаа ч юм уу. Яагаад одоо ингэсэн би ийм чадваргүй царайлдаг биш, өндөр биш, гоё биш учраас хүмүүс хайрладаг юм байна. Ингээд нэг ичгүүр нэмэгдэхээр хүмүүс ганцаардна тэгээд бас зултан шүү дээ тий. Магадгүй зүгээр сайн хайрлаадах юм бол тэр юмнаас нь одоо гаргах, тавирах их сайн аргадал гэж яриад байдаг юм л л дээ. Тэгээд ганцаардсан эцсэн үе яах вэ гэхээр өсөрөх нь ичээгэлэх юм нөгөө тал заашгүй өсөргөл үүснэ. Сүүлийн бас Европт болж байгаа террорист үйл ажиллагаа юу магадгүй 700 жилийн туршид одоо нөгөө нэг иргэншил нөгөө иргэншлээ дарангуйж исэн, хичээж исэн, зовоож исэний одоо хариу өсөргөл юм аа гэд бас социалын философч, социологч бас яриад байгаа. Хувийн дээр ч гэсэн адилхан, гэр бүл дотор ч гэсэн адилхан тий. Хидх одоо ичээх, альхаар одоо ганцаардуулахгүй л өгн байх нь өгний бол та тий. Хэрвээ хүүхдийг хэрвээ одоо нэг буруу хийх юм бол буруу хийлээгээ шийтгэлийн хүлээлгч дараа нь заавал буцааж одоо тэр хамт олон дотор гэр бүлийн одоо
хамтлаг дотор эргүүлээд урих тийм ээ. Одоо чи юм учраас шийдгсэн биш нь үйлдэл чинь болж байгаа маа чи хувь нь бол өөрөө гэдэг л ойлгуул гэл юм байл яриад идэг юм билээ. Тэр хэрэглээс үр дүн таарах байх. Ер нь их сайн та боломжоор халамж үзүүлэх хайрлах юм бол муу ах шаардлага гардаггүй л гэж яриад идэг юм бил. Ялан хүүхдийг хайрлах юм бол угаасаа муу хийж явах юм те. Тэр утгагүй болж өсөрхөл эргээд хайр авах ч юм уу. Тэр хүний хэлсэн юмыг тухайд би зөвшөөрсөн мөртлөө далдуур камеран дотор одоо салавч байна гэдэг шиг те. Хийхгүй байх энэ төр бас нэг төрлийн өсөрхөл шүү дээ те. Үлдсэнгүй одоо эсрэг үүсэл гэж нэрлэдэг байгаа. Гаднаа заа гэж аач гэсэн дотор эсрэг үүсдэг. Тэгээ юу компани дотор байгууллага дотор нэг тас хитрхи гэх тийм операшн байгаад тахаар нөгөө тод иймэрхүү далд өшөө авалтууд нэмэгдээд идэв юм бил. Далд тулгай ч юм уу, далд одоо юм авдиж сүтгэх, далдуурууд ажил хийхгүй байх. Энэ саботаж нийлбэрүүд нэмэгдээд идэв юм бил. Хүүхдс гэрэл дотор санзаарддаг штэ. Бас нэг биедээ өгж байгаа зүйлээс хамаардаг юм байна. Одоо жишээлбэл хайр дутагдсан байдлаас үүдээд бас нэг юм өөр төшөө зүгтах хүсэл бас гарч ирэх боломжтой юм байна. Тийм тааламжтай биш хүн гэж мэдсэн ч гэсэн цаад хүмүүс нь тухайн үед ихсэн нээгдээд өөрийг хайрлаж байгаа юм шиг хүлээж авчих юм шиг санагдах юм бол түрүүсээ өөрх нь үзэл санаа сайн тогтоогүй төдшөө юм бол тийшээ тэгээ сорц шиг татагдаад орно шүү дээ. Тэгээ хэрвээ одоо өсвөр насны юм уу тийм хүүхдүүд ах юм бол ээж аваад ингээ сүулт нь хожуу гайхаад идэг. Одоо ингэ хэлсгүйгээд яагаад юм одоо таатай биш хүмүүсийн хүрээлд ороод нийлчих вэ? Тэгээ бид нар өөрсөн дээрээ л бас шүнжил таах хэрэгтэй юм билээ л дээ. Бидний ярилцлагыг хүлээн авч сонссон танд баярлалаа. Бидэнтэй холбоотой санал хүсэлт сэтгэгдлээ нээлттэй хуваалцаарай.